Чанартай Петровис. Oh, that's real good. Хвчлэн аль шатхуун колонкийг сонгож үзсэн. Оо вау. Евро 5 стандартын шатхууныг аль шатхуун борлуулах компани Монгол дэвтрүүлсэн бэ? Тэрийг бол мэдэхгүй байна. Петровис. Минь танилцаараа. Петровис. Петровис за хэд онд анх Евро 5 стандарт Монгол дэвтрүүлж эхэлсэн бэ? 2013 9 онд юм байна. Гэхдээ бас энэ асуултанд хариулаад анхны их хотын төвжирээнд бол бас Петровистайгаа хамтлаад хүмүүс бас стресс нь багассан тайлаад бас нэмэр болж яваа. Тэгээд Евро 5 стандартыг эргэлж үзээрэй. 20,000 талон эргэлж байна. Байгальд орчинд ээлтэй шатхуун ямар шатхуун байдаг вэ? Машины одоо түншний энэ бохирдол агаарын бохирдол хэдэн хувийг эзэлдэг вэ? Машины бохирдлоо. Тий, машины утаа. Утаа юу? Тий. Бас өндөр баха. 20% юм байна. 98 лөө. Евро 95. Зөвхөн сайн чанарын шатхуун хэрэглэснээр шатхуун зарцуулалт эрс буурах уу? Бусад гадны зүйлс бас нөлөөлнө гэж юм. Тэгээд Петровис Евро 5 чанартай бас арай л одоо илүү сайжруулсан. Зарцуулалт 3% буурсан юм бензин нэвтрүүлж байгаамаа. Тэгээд сайн чанартай аль болох бензин хэрэглэх хэрэгтэй юм байна. Петровис Евро 5 чанарыг нэвтрүүлж байгаа. Та судлаад үзээрэй. Тэгээд бас ажилтны амжилт хүсье. 20,000 толгойн бэлгэлээ. Оо, баярлалаа. Евро 5-ыг бас үзээрэй. Танаа гэр бүл сайн сайхныг хүсье. 20,000 талон бэлгэнж байгаа хэн. Энэ төгжрээнд бас хүмүүст гоё бэлгээрээ явж байна. За баярлалаа. Петровис Евро 95 чанартай бензинийг хэрэглээрэй. 20,000 төгрөг талон бэлгэлж байна. Баярлалаа. Тэгээд бас энэ их хотын төгжрээнд дунд гэр бүлээр ажиллаа амжиж байгаа ханаас 20,000 толон бензинд нэмэр болъё. Баярлалаа. За сайн сайхныг хүсье. Чанартай Петровис.